Сайн байцгаана уу монголчуудаа. Та бүхэнтэй дахиад нэг бичлэгээрээ уулзж байна. Өнөөдөр ямар бичлэг хийх вэ гэх юм бол ойр дүр нь хэрүүл уруулахтай байна шүү дээ. Тийм болохоор хөнгөн бичлэг хийх юм уу гэж дуучин ээлгийн гэр хайлт ороод гарахаар шийдлээ. Ер нь гэхдээ хаяа айлтчод айлын юм үзэх юм уу те айлын альбом үзэж суух гоё ядаг штэ. За бичлэг эхлэхээс өмнө Эйли гэж хин бэ гэдгийг товчхон танилцуулж өгье. Эйли маань Америк гаралтай Солонгос хүн байгаа. Жинхэнэ нэрийг нь Ежин гэдэг бөгөөд 1989 оны 5 сарын 30-нд төрсэн одоогоор 35 настай ийм дуучин байна. Ер нь Эйлиг мэддгүй хүн гэж бараг байхгүй бах. Маш олон хит дуунуудын эзэн авьяаслаг эмэгтэй шүү дээ. Мэддгүй маа хэд 1-2 дууг нь тэнд сонсон л байж таараа. Хамгийн Heaven гэдэг дуугаараа дебют хийгээд л ер нь хит болж чадсан. Ялангуяа 2012 онд гарсан Буяж үгэ гэдэг дуу нь одоо ч найз залуу нөхрөөс салсан эмэгтэйчүүдийн дунд сүлд дуу гэж явдаг. Мэдхгүй юм байгавал би дууны хэсгээс нь жоохон сонсгож үзүүлье. Энэ дуу гэхдээ үнэхээр хит дуу болохоор дуучныг нь мэддэг юм ахэд дууг нь энэ тентний удаа сонссон л явах хэвээр. За тэгээ энэ дууны утга нь их юм бол Буяж үгэ буюу найз залуугаас салсан эмэгтэй найз залуудаа хандаад би чамд өөрчлөгдөж үзүүлье гэсэн утгатай дуу штэ. Киногаар ярих юм бол манай үнжин анил юм да. За тэгээ үүн дээр нэмэгдээд өөр нэг алдартай дууг нь танилцуулах юм бол хүн болгоны хайртай Дүкэбэ буюу Goblin драманы Ост болох Чонун чором ноёгийн кагета гэдэг дууг дуулсан хүн маань манай Эйли аамаа. 몹시도 좋았다 너를 지켜보고 설레고 우습게 질투도 했던 평범한 모든 순간들. За тэгвэл яагаад бүгдээрээ өнөөдөр Эйлигийн гэрч очих гээд байгаа вэ гэсэн чинь Эйли маань саяхан фэнүүдтэй нэгэн баярт мэдээг дуулгасан. Тэр нь ямар мэдээ вэ гэх юм бол Эйли маань энэ жилийн 4 сарын 20-нд хурмаа хийхээр болжээ. Гэрийнхэндээ хүртэл нэг удаа хүнтэй сууж чадахгүйгээр энэ чигээрээ ганцаараа хөтлөх юм шиг байна гэж ярьж исэн хүн маань хурим ихээр болжээ. Эйлигийн нөхөр болох хүний талаар товчхон дурдах юм бол өөрөөс нь 3 насаар дүү 1992 онд төрсэн одоогоор 32 настай Чэши хүн гэдэг нэртэй залуу байгаа. Мэргэжлийн их юм бол хуваараа бизнес эрхлэлийн хажуугаар инфлюенсер юм байна. Тэгээд яг энэ бичлэгийг үзээд найз залууг нь хаанарлаа ч юм эсвэл хараач таньж байгаа хүн байх юм бол тийм ээ таны зөвөө найз залуу нь Netflix-тэй гараад од болоод байгаа Solo Chew гэдэг шоуны 1-р үлрэлтэнд нь оролцож исэн залуу байгаа. Тэгээд Эйли маань хамгийн анх Instagram-аараа дамжуулж хүний хүн болж байгаа гэдгээ зарлж исэн. Тэгээд тухайн үе зарлагт нь хүмүүс хараад Эйли яагаад вэ явж энэ хүн үнэхээр эрэгтэй хүнийг харах нүдгүй юм байна гэх зэрэгээр эсэргүүцэж исэн. Тэгээд солонгосчууд яагаад эсэргүүцээд байсан бэ гэсэн чинь манай хүргэн залуу маань Netflix-ийн Solo Chew гэдэг нэвтрүүлэгт орж явахдаа хамт оролцож исэн Фрижиа гэдэг эмэгтэйд унаж тусч исэн. Тэгсэн чинь нөгөө Фрижиа гэдэг эмэгтэй нь Job Myampon буюу хүлэх брэнд өмсөж баяны дүр тоглолоо гэд нэг хэсэг бууин болж исэн. Үүнээс гадна хүргэн залуу маань нэг хэсэг клабаар амир явдаг байсан юм шиг лээ. Муугаар ярих юм бол клабын тавилга байсан юм шиг лээ. Тэгээд хамгийн амар томоор эсэргүүцэжсэн зүйл нь юу гэх юм бол Эйлиг хүмүүс өөрөөс нь илүү амьдралаа авч явах чадвартай хүнтэй суuna гэж бодож исэн юм шиг үлээ. Тэгээд бодлоор нь болоогүй юм яасан тухайн хүргэн залууд хандаж Эйлигийн өгсөн халаасны мөнгөийг сайн хэрэглээрэй гэх зэрэгээр бичижсэн. За тэгээд хоёр хосууд л хоорондоо олж бол бусдын юу гэх юм ямар юм байх вэ? За тэгээд шинэхэн хосууд маань анх яаж танилцж исэн бэ гэсэн чинь нэг найзаараа дамжуулж танилцж исэн юм байна. Тэгээд Эйлийн нөхрөө тоглолтондоо урьснаар хамгийн анх нөхрөө харж ээжээ. Нөхрөө хамгийн анх харсан сэтгэл нь хэмээл айгүй өндөр биерхүү залуу байсан гэсэн. Тэгээд хамгийн анх яаж үгэрсэн бэ гэсэн чи Солонгосын алдартай GOD гээд хамтлаг байгаа шүү дээ. Тэр хамтлагийн тоглолтонд урилгаар хамтдаа яваад тэгээд тоглолтоо үзэж суудсан чи гинт тухайн тоглолтын газар нь хүүтэн болоод эхэлсэн гинэ. Тэгсэн чинь Эйлигийн нөхөр нь гадуураа өмсөжсэн хүрмээ тайлаад Эйлид өгсөн чи Эйли ганцаараа тэрийг яаж нөмрөө цуугаад тавьдаг гэж хүлэн дээрээ тэр хүрмийг хоёулаа цуг хүлэн дээрээ тавьсан юм байна. Тэгэл хамт цугаал дууныхын дундуур алга малгай ташлцаад байжсэн чинь тэр хоёрын гар нь хоорондоо шүргэлцээд тэгээ тухайн үед Эйли тэр шүргэлцэж байхдаа болтож мултмааргүй санагдсан гинэ. Тэгээ шүргэлцээд байжсэн чинь нөхөр нь шууд гарыг атгаад авсан гэсэн. Тэгэл тухайн өдрөөс эхлээл үерхэд эхэлсэн. Ингээд харах юм бол эмэгтэн үнэхээр найрагдмаар байгаа залуудаа л найрагддаг байхгүй юу? Солонгосчууд гэхдээ Эйлиг харамлах нь аргагүй. Яг гэвэл Эйли ч амар хөөрхөн зантай. Дээрээс нь солонгосчуудын өмнөө барьдаг хитэн чанартай эмэгтэй дуучдын нэг нь. Би л Эйлиг ингэж тэгж нэг солонгосчууд илдвэр хэлж байгааг нь юусэн харж л байгаагүй юм байна.
За одоо бүгдээрээ ингээд шинэхэн хосынхын гэртээ танилцъя. Өнөөдөр шинэхэн хосынхын гэртээ танилцахаас өмнө хэлэхэд Эли маань одоо нөхөргөө буюу ганц бие байдаг бахта ханнаамд байрлалтай ханган бие буюу одоо хам мөрөнгийн өөдөөс гарсан яг өөдөөс гарсан байрлалтай байранд амьдардаг байсан юм байл. Тэгээд одоо ингээд гэрэлсэн болохоор байраа жижигсгээ шинэ барилга нүүж байгаа юм бэлээ. Байрныхан тогтчлолт нь арай дуусаагүй байсан. Тэгээд байрныхан дотоод заслыг болохоор өөрсдөө ярилцж агаад шийдвэрлсэн гэсэн. Хамгийн ихний танилцуулсан өрөө зочдын 0 өрөө байсан. Одоо ингээд гэрт нь хин нэгэн зочид ирэхэд гэрийн эзэдтэй хамт 1 0 хэрэглээд авахгүйгээр тусад нь ингээд шийдэж өгсөн мэлээ. Тэгээд ингээ харах юм бол 0-ийн өрөө тэр чигтээ хавхаар алчуур нь хүртэл хаар тэр үтгэл одоо 0-ийн суулт төр нь хүртэл хаар байсан. Тэгээд 0 өрөөнийхэн гол point нь юм бол тосгуур нь нэсэн. Яагаад тосгуур нь гэсэн бэ гэсэн чинь мармаараа гантэг чулуугаар хийсэн тосгуур юм бэлээ. Тэгээд тосгуурыг ингээ харах юм бол энгийн тосгуурнаас илүү том тосгуур байгаа. Яагаад ингэж томоор хийсэн бэ гэсэн чинь Эли маань нохоод ижээд юм бэлээ. Тэгээд нохоо гаднаас ингээ салхилуулаад орж ирснийхэн дараагаар одоо тухайн тосгууртаа хүлийг нь угаах юм эсвэл шууд ингэж усанд оруулах зориултайгаар хажуудаа ийм шүшүүртэйгээр ингэж томоор хийсэн мэлээ. Тэгээд дээрэс нь яагаад ингэж хараар хийсэн бэ гэх юм бол одоо угааж авах явцад нохооны үс унахад одоо тэр доор унтсан байгааг нь мэддэхгүйгээр ингэж хараар хийсэн мэлээ. Дараагийн танилцуулсан өрөөнд галтгоо байсан. Та нар ингэж галтгоог нь олж харж гэнэ үү? Би ч гэсэн галтгоог нь хамгийн эхлээд олж харж чадаагүй. Тэгсэн чинь галтгооныхын тавилганыхын урдуур кансал чам буюу одоо тор хийж өгсөн мэлээ. Одоо гүйдэг хаалга шиг юм тор байд юм мэлээ. Тэгсэн чинь энэ нь ингээ Элигийн санаа байсан гэсэн. Яагаад энэ торыг хийж өгсөн бэ гэсэн чинь гэрт гинэт хин нэг ирэх болоход одоо галтгооны хэсэг маш замбрааг аяг тав угаагүй байх явцад гэртээ хүн авчрах хэцүү шттэ. Тийм болохоор тэр үед шууд ингээ торыг нь татаад ийм хаах зориултаагаар энэ торыг хийж өгсөн гэсэн. Юм хөгжнө гэдэг амар сонирхолтой баста би лав гэрийнх нь одоо тавилганд ийм шийдэл гаргасан анх удаагаа л хард. Үүнээс гадна галтгооных нэг сонирхолтой шийдэл нь тег буюу тавцнаа нэсэн. Яагаад вэ гэсэн чинь ихэвчлэн айлууд иймэрхүү технүүдээ одоо чулуу юм модоор хийдэж штэ. Тэгсэн чинь Эли одоо тухайн тавцнаа гам төмрөөр хийцэн байсан. Иймэрхүү гам төмрөөч ихэвчлэн одоо ингээд хоолны газрын галтгоонд л харагддаг штэ. Тэгсэн чинь шинэхэн осууд маань ингээд орчин үеийн завграар ингэж тегэ хийсэн гэсэн одоо тухайн завгар нь одоо нөхрийнхэн сонголт байсан гинэ. Дээрээс нь галтгоондоо ингэж копи шопны хэсэгтэйсэн. Одоо өөрсдийнх нь хүссэн копиг ингэж найруулж ууж болохоор тэгээд энэ кофе шопны хэсгээс ингээ хаачих болдог. Тэгээд эдний гэрийг ингээ харсан чинь одоо үед ингээ интернет амар од болоод байгаа юм шургуулгатай ханаа тахс юм шургуулгатай интернетийг сонгосон мөлий. Одоо ингээ баахан шургуул харахад ингээ шургуулгынууд тэгээд ингээ нэг нь онгоолгоод үзэхэд хөрөгчэйдэг ч юм уу те. Тэгээд нөгөө талын ингээ онгоолгоод үзэхэд ийм аяг тавгны хэсэг байдаг ч юм уу. Ингээ харахад ийм цэвэрхэн байдлаар ингээ шийдсэн мөлий. За дараагийн танилцуулсан өрөөнд их юм бол чөлөө цаг өнгөрөх өрөө байсан. Энэ өрөөнд ихтэй ингээ эхлээд нэг юм том өрөө байсан чинь голоор нь ингээ хаана усгаад 2 өрөө болгосон юм байлээ. Элигийн фэнүүд аягуулсаа мэдэх бах Эли маань стример шүү дээ, геймер одоо компьютер тоглодог. Тэгээд нэг өрөөндөө ингэж компьютер ингэ суйрлуулж өгсөн байсан. Тэгээд энэ өрөөг дараа нь өөр зорилтоор ашиглаж магадгүй гэсэн ямар зорилтоор ашиглах вэ гэсэн чинь шинэхэн осууд маань хэрвээ хүүхдтэй болох юм бол хүүхдийн өрөөг болгоно гэсэн. Тэгээд бүр ингэ үүндээ бэлдээд тавилганыхын юм иргэнүүдийг юм бүрэн хэлбэртэй хийсэн байлээ. Амар ухаантай газд ерөн санаа амаар юм блэ. Хүмүүс ингэ тавилганыхын үзүүр дээр юм зөөлөн юм наагаад идэв штэ. Тэрнээс гадна эрдэнэс тавилгаа хийх гэж байгаа бол юм буурынхий ирмэгтэй хийх чинь зүгээр юм бэлээ. Дээрээс нь ингээд жижигхэн мааман гэх өрөөг тогтоолох гэж байгаа бол тавилганд ингээд өөрийгөө очиж цохихоос сэргийлээд юм буурынхий хийлгчүүл зүгээр юм шиг санагдсан. Тэгээ би юмнаас хоцорсон байсан мó ямар ч гэсэн энэ санааг хараад надад айгу ухаантай санагдсан. За дараагийн танилцуулсан өрөө том өрөө нэсэн. Өмнө нь хэлсэнчлэн гэр нь бүрэн тогтож амжааг байгаа болохоор том өрөөндөө одоо буйдны нь орж ирээг байгаа юм билэ. Тэгээд том өрөөнийхэн бас нэг шийдэлнийх юм бол том өрөөнийхэн ширээгээ одоо галтгооныхын тегтэй хослуулад ган төмрөөр хийлгсэн юм билэ. Гэтэ гэрийг нь ингээд тойруулаад харах юм бол ерөн цав цагаан байгаа зобоо нь ямар ч нэг тийм илүү дутуу эмцэг мэцэгтэй хээтэй обоо байхгүй. Том өрөөнийхэн бас нэг гой шийдэлнийх юм бол айл нэг болондоо агаар чигшүүлэгч ингэж тавихгүйгээр зурагтны доотлынхын 50 дотор ингэж хийж өгсөн юм билэ. Дараагийн өрөө гэх юм бол хувцсны өрөө байсан. Мэдээж одоо дуучин хүн болохоор хувцсны өрөөнд тусдаа байхгүй бол болохгүй. Тэгээ хувцсны өрөөнийх нь нэг шийдэл надад бас амар гой санагдсан. Тэр нь юу байсан бэ гэх юм бол хувцсны өрөөнд дотор шууд угаалгын машин хатаагчтай байсан. Энэ бүр амар гоё хаастай. Ерөөсө хувцас аваад дээш нь зөвгөөл хатаагаал тэгээ тохоол тэхгүйгээр шууд хувцсны өрөөнд дотор хувцас угаагаал доошо хийгээл хатаагаал тэгэл буцаагаал үлгэж байна. За ингээд хувцсны өрөөнөөс гарах юм бол шууд ингээд цүнхний шүүгэн харагдчихээн. Тэгээд цаашаа ингээ явах юм бол одоо унтлагын өрөөнд доторх 0 буюу угаалгын өрөө байна. Тэгсэн чинь тухайн 0 өрөөнийхөө онцлог нь юу вэ гэсэн чинь 0 өрөөнийх нь таазыг Хинуки гэдэг модоор хийж өгсөн юм билэ. Яагаад тэр модоор хийж өгсөн бэ гэсэн чинь нөхөр нь саунд байгаа юм шиг мэдрэмж амаар байсан гэсэн гинэ. Тэгсэн чинь Эли болохоор юм угаалгын өрөөнийх нь тавилгануудыг болохоор хотелд байгаа юм шиг мэдрэмж авахын тулд ийм тавирнуудаа ингэж хийж өгсөн гинэ.
Тэгээд дээрэс нь угаалгын өрөөнийхэн бас нэг гоё шийдэл нь одоо залгуурныхоо оролтуудыг аягүй гоё шийдэж өгсөн байлээ. Тэр нь юу вэ гэсэн чинь үсний сэнс, үсний эндүү тэг ингээ бас бус залгууртай юмнуудаа шууд ингээ шургуулсан дотор хийгээд шургуулсан дотроос шууд ингээ залгагдсан маягаар ингээ шийдэж өгсөн юм л. Тэгээд зүгээр шургуулга нээгэл шууд тасаагаал хэрэглээл буцаад унтраагаал шургуулгын дотор хийх маягаар. Тэгээ яагаад тэгж хийсэн бэ гэсэн чинь ээли болохоор энэ тийм залгуур ингэж орооцолж хөглөрсөн байгааг харах юу айгуу дургүй ингэнэ. Тэгээ найз залуу нь болохоор тиймэрхүү юмнуудыг одоо хураадаг ингэнэ. Тийм болохоор хоорондоо хэрэлдэхгүй тул тийм шийдвэрээр тэгж хийж өгсөн гэднэ. Тэгээ бас нэг хэсгийг танилцуулсан нь юу вэ гэсэн чинь нөхөр нь одоо ингэ саунд байгаа юм шиг мэдрэмж аммаар байна гэдгсэн гэсэн штэ. Тэгсэн чинь угаалгын өрөөнд дотор байсан бааныг ингэж авч хаяад тэгээ дотор нь тан маягийн юм одоо хийж өгсөн гинэ. Тан гэдэг нь юу вэ гэсэн чинь одоо саунд ингээ очихоор сандал дээр ингээ суугаад бие угаад тийм шүршүүртэй хэсэг гэдэг нь шүү дээ. Тэрийг ингээ хэлж байгаа байхгүй юу. Тэгээ биенээсээ хараад ингээ амар гайхсан. Манай гэрт баан байхгүй ингээ шүршүүрээд байгаа байхгүй юу. Тэгээ би баананд орох амар дуртай. Тэгтэл тэр бааныг яагаад авч хайж байгаа юм бэ? Би бол өөрийгөө байнга саунд ордог юм байна л гэж ойлголоо. За тэгээд энэ тан гэдэг байгаа дотор энэ хоёр ингээ хоёулаа ингэж орж багтдаг. Тэгээ ингээ хоёулаа ингээ зэгчтэд суугаад усанд орно. Тэгээ нэгнийх нь нуруу үрж өгөх юм бах уу. За ингээд явж байгаад хамгийн сүүлийн өрөө буюу унтлагын өрөөндөө орж ирж байна. Тэгээ энэ хоёр унтлагын өрөөнийхөө хамгийн одоо гол поинтыг ор гэж хэлж илээ. Энэ хоёр гэхдээ ороо үнэхээр амар магтжилээ. Нөхөр нь хүртэл ингээ хэлэхдээ тавилгануудаа үзээ явж байгаад энэ орон дээр хөвтөж үзээл шууд энэ орыг шууд авъя гэж шийдсэн гэжлээ. Ээлийн хүртэл ингээл ярихдаа энэ ор үнэхээр зөөлхөн, энэ ор үнэхээр гоё ингээл хөвтөх төдийдл ингээл шууд мэддэг энэ төр гэж ярьж илээ. Уусаа бид нар хөвтөж үзэх юм ч одоо яаж мэддэг те. Энэ хоёр хүртэл өөртөө ингээд та нар хөвтөж үзэх юм ч одоо та нарт яаж ойлгох вэ гэд ярьж илээ. Угаасаа гэртээ орыг зөв сонгоно гэдэг бол чухал зүйлүүдийн нэг. Наад захын жишээ нэхэд л одоо бид нэр өдөржин ажиллаж байгаа л гэртээ ирээд бас нэг амрах тухтай хэсэг гэх юм бол ор шүү дээ. За тэгээд энэ хоёр маань орныхон уурд нэг юм сандал тэгээд цааталт нэг юм буудны шиг маягийн юм хийж өгсөн байлээ. Яагаад ингэж хийж өгсөн бэ хэм бол одоо гадны утастай гадуур утасныгаа орон дээр шууд ингэж суухгүйгээр сандал дээрээ суух. Эсвэл ээлийн маань дуучин болохоор ингэ цагийн хуваар нь юм тогтмол шидэг. Зарим өдөр нь үүрээ гараа, зарим өдөр нь өдөр гараа, зарим өдөр нь орой гардаг болохоор ингэ босоод ингэ шууд сандал дээр суух зориултаагаар ингэж хийж өгсөн юм лээ. Дээрээс нь одоо унтлагын өрөөнийхэн ганц гоё шийдэл нэг юм бол орныхон хажууд нэг юм карма маягийн хийж өгсөн юм лээ. Бид нарт ингээ хаяа ингээ сэрхээр удирдлага хаана тавьснаа болохгүй. Тэгэл удирдлага руу залга дантрал хоорондоо тоглолт нь штэ. Тэгсэн чинь энэ хоёр маань тэрийг одоо тэр асуудлыг шийдэж өгөөд тэр халаасан дотор л зөвхөн ингээ удирдлага хийж авдаг байхаар шийдэж өгсөн юм лээ. За ингээд хараахан тогтчих амжааг байгаа ч гэсэн ээлийнхэн гэртээ бүгдээрээ танилцаж үзлээ. Одоо үед тэгэл мөнгөтэй л бол ямар ч интерьерээр ингэж юмаа хийж болдог болсон цаг. Тэгээ надаа эдний гэрээс хамгийн их таалагдсан интерьер гэх юм бол тэр галтгооныхоо урдуур гүйдэг тор айгүйх зүгээр санагдлаа. Би л хизээний өдөр өөр ингэсэн байртаа болоод ч юм уу те эсвэл ипотекийн зээл аваач хамаагүй байртаа болох юм бол энэ аргыг хэрэглэнэ л гэж бодлоо. За ингээд ээлидээ хурмаа хчаад нь баяр хүргье. За энийг сонсохгүй ч гэсэн ерөн зүгээр нөхөрт нь манай ээлийн хайрлаж яваарэ гэж л яа. Өөр ойр сонирхолтой юм юу болсон бэ гэдгсэн чинь жүжигчин Ишион нөхрөөсөө салж байгаа юм байлээ. Тэгээ жүжигчин Ишион ер нь TikTok дээр амар их алдартай. TikTok-ийн бичлэгийг хүмүүс энэ тэндээс үзчихсэн байх. Тэгээ дээрэс нь бас нөгөө тасгал хийдэг эрүүл чирэг биетэй гэдгээр амар их алдартай. Тэгээд тухайн жүжигчин маань нөхөртөөгөө гэрлээд 8 жилийн дараа салах хүрэгдлээ өгсөн юм байлээ. Тэгээ жүжигчин маань 6 настай хүүхэдтэй. Тэгээ саяхан хүүхдийнх нь явдаг сургууль зарлагдаад буу юм болоод исэн. Тэгсэн чинь яагаад буу юм болоод исэн бэ гэсэн чинь хүүхдийнх нь сургуулийнх нь 1 жилийнх нь төлбөр нэхэд 600 сая вон гэдэг гинэ. Гэхдээ угаасаа Ишионы нөхөр нь угаасаа баян байдаг болохоор аргагүй бах уу. 1 жилийн орлогын нэхэд л 2 тэрбум 500 сая вон гэдэг чинь. Тэгээд одоогоор яг яагаад салах болсон нь тодорхойгүй ямартай салах хүрэгдлээ өгч байгаа юм шиг лээ. Тэгээ Ким Сухёны талаар асууж байгаа хүмүүс хэлэх юм бол би юу н мэдээгээ бэлтгэсэн байгаа. Тэгээ одоо дахиад нэг мэдээлэл гарч магадгүй тэрийг хүлээгээд байгаа. Тэгээ тэр мэдээлэл гарах юм бол мэдэн дээрээ нэмж оруулах гад. Тийм болохоор хүлээж байгаарэ. За баярлаа баяртай. Монголчуудаа өдрөг сайхан өнгөрүүлээрэ. Хоолой сайхан идээрэ.